За сайн уу? Энэ удаагийн дугаараар шарсан дахины зээж лимон соусыг хэрхэн хийх аргыг хуваалцах болно. Юуны өмнө дахины зээж сайтар гисгэсэн байх хэрэгтэй. За 2 шиг дахины зээж ашигласан. Тэгээд гадныхын хальс болон шүрмэс сүлийн өөх тэ эсгүүдийн ингээд маш сайтар салгаад авчна. Тэгээд бүгдийг нэг салгаж авч байгаа. За энэ өөхтэй энэ эсгүүд нь бол шүл хийхэд ашиглавал их зүгээр байдаг. За дараагийн бичлэгээр шүл хэрхэн хийх аргыг хуваалцуулна. За тэгээд хүнсний скотч ингэж тавьж агаад за ганж юм эсвэл ийм хайрлын тавгаараа маш сайн нүдэд өгнө. За нүдснээр тухайн махмын илүү их гоё тийм зөөлөн амт нь гарч утдаг. Учраас бааз зэрэг ингэж нүдэд өгнө. За дараа нь бол саримсаа бицлээд за лимоно сэт тавьчихна. Дөрөвний нэгээр сэт тавьчихна. За тэгээд хайрлын даваа садар халааж агаад саримсаа игээд тусайчна. За тэгээд тэр хооронд нэг дахины зээж шүүс гарсан бол энэ сайтар арчиж аваад за тэгээд хоёр талаас нь жигд давс перц хоёр талаас нь цацаа авчнаа. За тэгээд хайрлын давг нэлээд сайтар хаалж эхлээд за тэгээд сармис баг зэрэг шаардаад тэгэхээр нөгөө талаар нь тавьчихна. За тэгээд энэ дахины цээж бол энэ нэгэн жигд ингэж гөлгөр хэсгээр нь хоёулын тавиад тэгээд баг зэрэг дээрэс нь дарангаа хайрвал энэ хайрч байгаа хэсэг нь бол маш гоё шаргал гоё өнгө орж ирдэг. Тэгээд амтан ч гэсэн маш өөр маш гоё амтдаг. Тийм учраас ер нь бол ингээд дарж харуулах зүгээр өгдөг. За тэгээд нэлээд сайн дарж агаад тэгээд дарсныхаа дараа 5 минут утаад таганд нь утаад болгочихно. За тэгээд тэр хооронд нь бол ногоон сонгоно ирчнэ. Урт ногоон сонгоно ирсэн байгаа. За тэгээд 5 минутын дараа таг аваад за энэ нь маш сайн харагдсан харагдаж байна. За тэгээд эргүүлээд тэгээд саримс нь хитрхи шарагдвал төлөгдөж учраас ингээд дээр нь дахиныхаа дээр тавьж байгаа таглаад 3 минут таглаж шарчна. За бас дээрээс нь ингэж маш сайн шаруулсан дундал руугаа сайн гал орд орчоос ингэж дарж шаруулж зүгээр. За тэгээд таглангаа бас ингэж шарчна. За тэгээд алюминий уксус 4-5 халбар хийчихнэ. За алюминий уксус байхгүй бол цаав инөө эсвэл архины төрлийн юм хийж болно. За тэгээд ногоон сонгон хийгээд за лимоны шүүс 4-1 шигийг бүгдийг ингээд чнэ. За тэгээд таглангаа. За тэгээд нэг дахиагаа нэг гаргаж ирчиж үзээд за тодорхой нь хэр болсон байна шалгачээ. За ерөнхийд бол баг зэрэг шүүрх явуучаас хайрлын тавраа буцаагаад хийчихье. За тэгээд баг зэрэг 0.5 яг ус хийж агаад за сой соус 2-3 албаг за тэгээд ууранд нь таглаад маш сайн буслахна. За тэнгуүтийн дахин бол дахины зээж маань бол маш гоё доторх шүүрх хэсэг нь ингэж харлаад гоё болоод эхэлнэ. За дээрэс нь үлдсэн ногоон сонгонгоо хийгээд за таглаад сайтар халгаа авчнаа. За нэлээд сайтар 2-3 минут буслахад эхлэхээр тэгээд энэ шүүс нь бол гоё соус болоод эхэлнэ. За тэгээд энэ дахиагаа нэг гаргаж аваад за дахиад лимонны шүүсээ дээр нэлээд сайтар татж агаад за үлдсэн энэ соосоо дээрээс нь асгаа авчнаа. За ерөнхийдөө ингээд хоол маань бэлэн боллоо. За амтлаад үзье. За ерөнхийдөө бол үнэхээр гоё харагдж байна.
За нэг хитрхи их шарчаар ингээд аюу хатуу болчих гээд идэх учраас ингээд яг гоё тааруулж шаруул ингээд маш гоё зөөлн бөгөөд маш гоё амттай суусан ч гэсэн ингээд дахиад гоё зөгцсөн байна. За тэгээд ер нь бол булчингаа хөгжүүлж авахд бол маш их хэрэгтэй хоол учраас та бүхэн бас туршаад үзээрэй. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа баяр та.